За мөн эмчилгээ ажилтнууд 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардаж өнөөдөр төв талбайд суулт эхлүүллээ. Тэд эмч ажилтнуудын цалинг мөн 3.5 сая төгрөгт хүрэхийг шаардаж байгаа юм а. Салбарын эмч ажилтнуудын энэ цалин хөлсийг нэмэхгүй бол бид тэмцлийн дараагийн арга хэмжээг авах гэж байна. Яг одоо 11:30-аас гадаа Сүхбаатарын талбай дээр эмч ажилтнууд энэ улсын төсвийг эргүүлэн татаа гэсэн шаардлагыг тавиад мөн салбарын эмч ажилтнуудын үндсэн цалин 3 сая 500 мянган төгрөгт хүргэе гэсэн шаардлагаа шаардаж суултыг хийх гэж байна. Өнөөдөр маргааш 2. За хэрвээ асуудал шийдэхгүй бол бид нэр эх 7 хоногоос суултаа бол үргэлжлүүлнэ. Үнэхээр гонигтай байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарт хүн ардынхаа амь нас эрүүл мэндийг аврахын тулд маш олон жил 10 жил бараг сурчээж өндөр нарийн мэрэгжлийг эзэмшчээд өнөөдөр үр хүүхдээ баярлуулах мөнгө байтугай өдрийн хоолныхоо мөнгийг олох хэмжээний олж чадахгүй шахам ийм цалинтай байгаа. Одоо эмч ажилтнууд юу гэж нэхэр годамж цэвэрлээд ивжээвэл бид нэр ямар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй 3 сая 500 мянган төгрөг авах юм байна. Үнэхээр өргөсөн тангарахтай үнэ гэж бид нэр зүтгэж явсаар хагаад өөрсдөө хөсөр хаяж өөрсдийнхөө хөдөлмөрийн үнэлэмжийг улаандаа гიშгсэн ийм ажилтай гуйлагчингууд болсон байна. Тийм учраас энэхүү тэмцэл хөдөлгөөнийг үргэлжлүүлж хөдөлмөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх хүртэл бид бол энэ тэмцлийг дуусгахгүй зогсоохгүй гэдэг энэ шахалт шаардлагыг бол тавьж байгаа. Харамсалтай нь яг энэ шийдвэр гаргацснаар энэ улсын их хурл засгийн газар маань нийгмийн хэмжээний ийм хямрал болж байхад харамсалтай нь энэ хоорондох одоошуулыг энэ талцал хуваагдал хоорондын харилцан бие биенийг одоо хар цагаан өнгөөр будах энэ тэмцэл дарга цэргийн суудлын төлөө хэтэрхий их ажиглагдлагч. Үйлдвэрчний эвлэлүүд яг энэ цаг мөч бол үйлдвэрчний эвлэлүүдийн үед эх оны улсын төсвийг хилцэн баталдаг тэр цаг мөч. Энэ цаг мөчид үйлдвэрчний эвлэлүүдээс явуулж байгаа энэ тэмцлийн үйл ажиллагаа бол яг цаг үеэ олсон тийм арга хэмжээ. Харамсалтай нь улс орны иргэжлийн асуудлуудыг хилцэх ёстой яг энэ цаг мөчид энэ улсын их хурл энэ засгийн газар дэндүү харлаган нөхцөл байдлуудыг бол үнэлж байна.